шалтгаан нь бол бидний одоо оны ихний процесснээс энэ нэг өмнгийн бодлолт одоо яг үзэж Хин бэ? Оройн дэргийн үзэгчдээ өнөөдөр 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2016 онд улсын хурал болон нийслэлийн иргэдийн хуралд нэр дэвшгээр бэлтгэж байгаа гориглогчдод ижил тэгш өрсөлдөх талбарыг бий болгох, мөн сонгогчдын бүрэн мэдээллээ авах эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Хэн бэ нэвтрүүлэг маань энэ үеийн дугаараараа эрхчлөөд Монгол улсын иргэн танд шууд хүрч байна. Манай нэвтрүүлгийг Royal HD телевиз мөн хөдөө орон нутагт малчин телевизээр шууд үзэж байгаа. Ингээд үзэгч та бүхэн за өнөөдөр 2016 онд улсын хурлаар үнэн чудраг зөв хүмүүс төрж сонгогдож төрийг хямралаас гаргахыг иргэн бүр хүсэж байгаа. Тэгэхээр ард түмний зөв сонголт хийх шийдвэрийн ухамсарт хэн болохыг таниулах зөв мэдээлэл энэ цаг мөчид сонгогч таны сонгуулийн боловсролд чухал хэрэгцээ байгаа билээ. Ийм учраас Royal HD телевиз малчин сувг Хэн бэ нэвтрүүлэгтээ таныг үдэшвэр хамт байхыг урьж байна үзэгчтэй. За ингээд өнөөдөр Осомжил ёсоор нэгэн тойрог нэр дэвшгээр бэлтгэж байгаа гориглогчдыг танилцуулна. Сонгуулийн 8 дугаар тойрог буюу Дундгов аймагт нэр дэвшгээр бэлтгэж байгаа гориглогчдыг 5 хүн танилцуулна. За мөн Дундгов аймгийн сонгуулийн 8 дугаар тойрогтой холбоотой нэгэн эрхэм зочны нэвтрүүлэгтээ шууд ярилцсандаа урьдсан байгаа. Ингээд Дундговын холбогчд, үзэгчд маань, сонгогчд маань нэвтрүүлгээ дуустал үзээд эфирийн шууд утсуулах 1919-20 дугаарт одоо манай зочноос холбогдох асуултыг асууж санаашгаа хөргүүлэх болно. Хүмүүс маань ерөнхийдөө холбогдоод эхэлчихсэн нэвтрүүлгийн төгсгөл 5 хүнийгээ дуугаалыг сонсон. За ингээд 5 хүндээ өнөөдөр сонгуулийн 8 дугаар тойрог буюу Дундгов аймагт нэр дэвшгээр бэлтгэж байгаа гориглогчдыг танилцуулъя. За сонгуул 2016 цэг Зинда цэгийн сайтэд үзэгчтэй мэдээлэл гэсэн цэс рүү орохоор за энд сонгуулийн эргэн тойрондох мэдээллүүд, цаг үеийн мэдээллүүд, нийгэм улс төрийн талаарх шинэ мэдээллүүд энд өдрөөлг орсон байж байгаа. Гориглогчд гэсэн цэс рүү орохоор улсын хурал бол нийслэлийн иргэдийн хуралд бүх нэр дэвшгээр бэлтгэж байгаа хүмүүс жагсаалт байж байгаа. Одоогийн байдлаар 291 нэмэгдсэн байна зөндөө улсын хурлын нэр дэвшгээр бэлтгэж байгаа хүмүүс байгаа. Иргэдийн хурал болохоор 100 хүн байгаа гэсэн үг. За шууд улсын хурлын тойрогд руу оръё. За үзэгчдээ улсын хурлын тойрогд руу ороод өнөөдөр Дундгов аймаг сонгуулийн 8 дугаар тойрог дээр нэр дэвшээр за бусад тойрогуудад Дундгов аймаг бол онцлог нь нэг мандаттай тойрог. За тийм болохоор энэ дээр бол нэр дэвшээр бэлтгэж байгаа хүмүүс маш цөөхөн байгаа. За өмнөх 2012 оны сонгуулиар дундговчуудыг төлөөж дундговчуудын одоо итгэлийг одоо авч сонгогдож ирсэн Батсүхийг Наранхуу, Монгурааны Наранхуу Дундгов аймагаас дахин одоо нэр дэвшин. За Сандгийн оюун эрдэнэ Дундгов аймгийн засаг дарга мөн одоо нэр дэвшгээр бэлтгэж байгаа гэсэн байна. Наран цацралт дагсны хүү Соёнбоо, Наран цацралт сангийн тэргүүн. За энэ залуу Дундгов аймагт нэр дэвшгээр бэлтгэж байгаа гэсэн байна. За энэ Улаанбаатар Смарт карт компани гүйцэтгэх захирал Дундгов Мөнх болор сангийн тэргүүн, Дундгов аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч. За энэ залуу болохоор Дундгов аймгийн уугуул залуу байгаа. За энэ ардчилсан намаас Монгурааны Наранхуу буюу Мөнх болор хоёрын аль нэг нь намаасаа нэр дэвшин. За Цэхүүгийн Ганхүү нарны хөлөг морин спорт байштай холбооны тэргүүн. За энэ хүн Монгол Ардын намаас нэр дэвшээр бэлтгэж байгаа. За мөн сонгуулийн 8 дугаар тойрог буюу Дундгов аймагт НАП группийн захирал Чагдаржав сангийн тэргүү нийгмийн ардчлал Монголын оюутны холбооны ерөнхийлөгч асан. За Баатрин Амарсана. За Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн. Дундгов аймгийн Монгол Ардын намын дарга. За энэ хүн өмнөх 2012 оны сонгуульд за Дундгов аймагт нэр дэвшээд за өрсөлдөгч буюу Батсүхийг Наранхуу улсын хурлын гишүүнээс маш бага хувиар ялагдчихсэн. За одоо мөн 2016 онд нэр дэвшиж магадгүй Дундгов аймагт гэсэн тийм мэдээлэл байгаа. За ингээд өнөөдөр энэ эдгээр хүмүүс тундаас нэгэн эрхэм хүнийг одоо нэвтрүүлгийнхаа шууд зочны ярилцлагын цагт урьсан байгаа. Дундговчууд маань эфирийн шууд утсалах 1919-20-д одоо холбогдож манай зочноос асуулт асууж болно. За мөн сонирхолтой мэдээллийг та бүхэн хүлээж аваарай. Royal HD телевиз малчин сувг Хэн бэ нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. За өнөөдөр сонгуулийн 8 дугаар тойрог буюу Дундгов аймагт нэр дэвшгээр бэлтгэж байгаа хүмүүсийн мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. За ингээд зочныгоо урьхаас өмнө та бүхэндээ дахиад мэдээллийг сануулж хүргэе. За наран цацралтын соём, наран цацралт сангийн тэргүүн улсын хурлын гишүүн наран цацралт дагсны одоо хүүхэд нь байгаа. За энэ залуу Дундгов аймагт ардчилсан намаас нэр дэвших гэж магадгүй. За Дундгов аймгийн засаг дарга Сандгийн Од Эрдэнэ гэж хүн
Арслан намаас нэр дэвшиж магадгүй. Мөн Арслан намаас дундговчдын одоо итгэлийг хүлээж улсын хурлд суусан Батцүгийн Наранхүү гишүүн улсын хуралд мөн одоо улсын хурлын 8 дугаар тойрог дээр нэр дэвшиж магадгүй гэж байгаа. Улаанбаатар смарт компанид гүйцэтгэх захирал Дундгов мөнх болор сангийн тэргүүн Дундгов аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчийн залуу ардчилсан намаас мөн Дундгов аймагт нэр дэвшиж магадгүй. За дундговчууд бол таних байх. Цэхүүгийн Ганхүү нарны хөлөг морин спорт уяжтын холбооны тэргүү энэ хүн бас Монгол Ардын намаас нэр дэвшиж магадгүй. За мөн Монгол Ардын намаас НАБ группийн захирал Чагдаржив сангийн тэргүү нийгмийн арчилт Монголын оюутны холбооны ерөнхийлөгч асан Дундгов аймгийн Монгол Ардын намын дарга Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн Баатрын Амар санаа Дундгов аймагт нэр дэвшиж магадгүй. Эдгээр хүмүүсийн мэдээлэл нь хин сонгуул 2016 цэг зэнда цагийн сайт дээр бүгднгийнх нь профайл одоо үүсээд мэдээллүүд нь байршиж байгаа. Та бүхэн хооронд нь харьцуулан дүгнэлт хийсний үндсэн дээр 2016 онд 4-өөс олон өнцгийнхаарч хамгийн зөв сонголт хийгээрэй үзэгчтэй. За ингээд студид зочин маань хүрэлцэн ирсэн байна. Зочноо хүлээж авъя. За. Сайн байна. За сайн байна уу? Сайн. За ажил энэ дөрөв. За тавтай байна. Тархан сайхан үйлжиж байна уу? За сайхан үйлжиж байна. За. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэгт Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн Дундгов аймгийн Монгол Ардын намын дарга Баатрын Амар санаа нэвтрүүлгийн шууд ярилцлаганд маань орж байна. За түгжирлэх байна уу? За зам түгжээтэй байна. Харин тий. Та харин бас 5 минут хоцорж ирлээ. Тэгээ уучлаарай. Боингийн жагаах нэвтрүүлэг дуусахаас 5 минутын өмнө ярьсан шүү дээ. Арай өөр юм байна. Арай өөр юм шүү дээ. Ялгаатай. Тий жагаахыг бодох юм бол цаг өрдөг юм байна бас яхаа. За та дээр танаас асуух асуудлууд бол нэлээд олон байгаа. Тэгээд яг шууд ярьсан даа. Та Монгол Ардын намын Монгол Ардын намд 31 удирдах зөвлөлийн гишүүн байдаг тий. Та тэр хүмүүсийн нэг нь. Тэгээ хүмүүс одоо энэ том намуудыг шинжлэхдээ шаардлагатай болсон гэж одоо тэгж үзэж байгаа. Танаа нам чухам одоо яг яаж шинжлэхдэх вэ? Тий, ерөнхийдөө манай намын 27 дугаар их хурл 2013 онд болсон. Тэгээ энэ 27 дугаар их хурлаас бол намын удирдах зөвлөлийг 21 гишүүний төлөлтөөр ингэж байгуулсан. Яг баг хурлаасаа сонгодог юм байна. За сая өнгөрсөн 7 хоногт болсон манай намын баг хурлаас энэ бүрэлдэхүүнийг 31 болгож өргөтгөөд за өөрөөр хэлбэл энэ 2016 оны улсын их хурлын сонгуул, орон нутгийн сонгуульд одоо ажиллах штаб бага өргөн бүрэлдэхүүнээр байгуулсан гэсэн үг. Тэгэхээр яг хоо энэ шинжилэл гэж ингэж намуудын шинжиллийн тухай асууж ах шиг байна. Өнөөдөр яг юуг шинжлэх вэ гэдгээ бид нар бас тухайлж онж харж чадахгүй байгаа юм болов. За нөгөө нам гэхлээр за гишүүнчлэлээс үрдэнэ. Тэгэхээр гишүүнчлэлтэй байх уугүй юу? За санхүүжилтээс үйл ажиллагаагаа явуулна. За тэл нь ил тод байх уугүй юу ч гэдэг юм уу. Нэг 2 3 хаан зүйлийг л яриад тах шиг байгаа. Тэгэхээр өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай улсад бол олон намын систем одоо үүсэж хөгжлөө. За ингээд ирсэн замаа харахаар ер нь бол бас үжил бодол гэхээсээ илүүтэйгээр тухайн цаг хугацааны сонгуульд ямар амлалт авч гарч ирэх вэ? Яавал одоо сонгогчдын саналыг одоо худал үнэн амлалтаар татах вэ гэдэг ийм байдал дээрээ илүү их төвлөрсөн ийм сонгуулиуд болоод өнгөрч гэж би бол дотроо боддог. Тэгэхээр жинхэнэ намууд гэж юу? Энэ бол үжил бодлороо улс орныг хөгжүүлэх тэр баримтлалаараа одоо нийлсэн ийм нэгдсэн ийм хүмүүсийн бүлэг юм байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чиглэл рүүгээл намууд өөрчлөгдөх ёстой. Түүнээс бол яг уу гишүүнчлэлтэй байх уугүй юу те одоо тэр бусад нам байртай байх уу эднэр гэдэг бол хоёрдугаар асуудал. Тэгж одоо хизээ өөрчлөлт. Монгол Ардын та одоо намын удирдах зөвлөлийн гишүүний хувьд одоо ард түмэн бол намд итгэх итгэл нь бол айгүй суларчлаа шүү дээ тийм ээ. Ингээд байж тэгээ хүмүүс одоо эсвэл хизээ нэг намдаа итгэж тэгээ хизээ төр засгаа дээдэлж энэ төрийг удирдах байгаа хүмүүсээ хизээ ингэж бүрэн итгэл хүлээлгэсэн ийм гоё эрүүл нийгэмд хизээ амьдрах бол тийм нийгэм бид нар одоо үр хөвгтөө өсгмөр шүү дээ тий. Итгэл гэж тухай сая ярьлаа шүү дээ хоёулаа. Тэгэхээр энэ итгэлийг өөрөөр хэлбэл улс төрийн намууд алдж байгаа шалтгаан нь юу юм бэ гэж. Тэгэхээр түрүүний хэлсэн одоо биелэхгүй олон одоо мөрийн хөтөлбөрүүд байж байна тийм ээ. Нөгөө бэлэн мөнгөний амлалтууд байж байна. Сайхан мөрөөдлийн одоо хүний одоо цаадах сэтгэлд бас байгаа, мөрөөдөлд байгаа зүйлийг нь одоо гжигдээд за тэрийгээр өөрөө одоо шат дамжиж эрх мэдэлд хүрэх гэсэн энэ хоосон амлалтууд 4 жилийн дараа аваад үцгэлээр биелэгдээгүй байдаг. За биелэгдсэн нь улс орны эдийн засаг хөгжилд хохирол учруулах уц байдаг тийм ээ. Тэгээ энд нь л
одоо иргэд сонгогчд бол дургуутсаж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол яг хөө түрүүчийн 2012 оны сонгуулиар бас харьцангуй нэг шинэлэг зүйл эднэр гарч ирсэн. Одоо бэлэн мөнгөний амлалт хийхгүй байж гэдэг юм уу тийм ээ. Эсвэл одоо янз бүрийн байр сав одоо хүнд амлахгүй байж гэдэг юм уу. Эсвэл мөнгө төгрөгөөр тийм мөнгө төгрөгөөр одоо сонгогчдын саналыг авахгүй ч гэдэг. Энэ нэг амжилт одоо нэг алхам явж байна гэж ингэж ойлгож болно. Тэгэхээр 16 оны сонгуульч гэсэн мөн одоо тэгж яваасаа гэж бодож байна. Яг хуу зүгээр өрсөлдөгч нам байсныхын хувьд одоо өнөөдөр ирэх барьж байгаагийн хувьд зүгээр арчсан нам дээр л жишээ аваад ярил л да тийм ээ. Одоо хүн шиг амьдрээ улс шиг хөгжиж гээд тэгээ өнөөдөр 4 жилийн дараа ингээд харахаар за улс гэдэг бол их өртөө байх хэрэгтэй юм байна. Тийм ээ. Хүн гэдэг бол одоо тэр өрийн дарамтанд амьдраад өнөөдөр цалин цавгаа авч чадахгүй, ажлын байргүй. За ингээд нэг баян 2 3 хүний гар харж нэг 4 жилдээ одоо юу гэдгийг тарааж өгсөн нэг аяг гурил будааны төлөө амьдрах хэрэгтэй ч юм уу. Ингэж ойлгогдож штэ. Өөрөөр хэлбэл энэ амлалтанд бэлэгдэхгүй болохоор ард түмэн энд дургуутсаж байгаа. Дургуутслан цаанаа хүмүүс юу гэж ойлгож байгаа гэхээр энэ нам ийм амлалт хийсэн учраас энэ нам ерөөсө бүтэхгүй юм байна. За урт хугацаанд наваад үзэхлээр энэ амлалтыг энэ намууд ингэж хийжээсэн. Тэгэхээр энэ намууд ер нь бүтэхгүй юм байна. Гэд одоо ийм ойлголт төрчихсөн. Гэхдээ улс төрийн сонгуул одоо энэ парламентын сонгуул гэдэг бол нам дээр түшиглэж явахаас өөр тийм гарц бас байхгүй. Яг бие даагчдын тухай хүмүүс бол ярьдаг л да. Гэхдээ бие даагчид бол яг үндэ бол тэр массын одоо тэр юу үзэл бодлыг бол бас илэрхийлгээд бас жоохон төвхтэй. Яагаад гэвэл нам чинь тодорхой хэмжээгээр түрүүн хэлсэн үзэл баримтлалаараа улс орныг хөгжүүлэх тэр одоо үнэт зүйлсээр нэгдсэн ийм хүмүүсийн бүлэглэл гэж би бол ойлгож байгаа. Намаа зөв хүмүүжүүлж намаа аврахал хэрэгтэй тийм үү. За тэгэхээр тийм саний хэлдгээр ер нь бол нам өөрөө дотроо эхэлж төлөвшөөд гинт одоо юу гэдэг сонгуулийн санал авахын төлөө биш. Нэг 4 жилд ирэх барихын төлөө биш. Яг хоо гэхдээ хүмүүс ярьдаг нам гэдэг бол ирэх барихын төлөө явдаг л да. Гэхдээ зүгээр барих гэж барих биш. Энэ улс орныг хөгжилд хүргэх гэж хүн амралтаа одоо жинхэнэ хүн шиг амьдруулах гэж л өрсөлддөг байх юм бол намын нэрч цэвэр болно. Тэндээс нэр дэвшиж байгаа хүмүүс ч олны итгэл бол. Амлалт гэсэн чинь сая нэг юм санаанд орлоо л да. Энэ уучлаарай үзэгчтэй энэ одоо бас би нэг юм сонссон байхгүй юу? Яг худлааж мэдээлэл байж магадгүй. Дэлхийн маш олон тийм хүмүүлийн байгууллагууд байгаа шүү дээ. Улаан цагалмаа тэгэл одоо нэг би маш олон хүмүүлийн байгууллагууд Африкийн орнуудыг ядуу байлгах, бодлогын түвшинд ядуу байлгадаг гинэ. Энэ одоо арай гүү байх тастай. За одоо би одоо тийм бол тийм Африкийн дээр ядуу тартах тийм цэг байж иж тэнд нөгөө дээр мөнгө угаахч байдаг юм уу? Тэн дээр тоглолтын хүмүүлийн байгууллагууд бодлогын чанартай байж байдаг. Монгол улс бас нэг ийм бодлогоор эсвэл ингээд бид нар ингээд тийм золионд амьдраад байдаг юм болоо та гэсэн хаяа бас нэг тийм жоохон гомдонгоо сэтгэл төрдгийн танаа болон нөгөө намын одоо энэ төр барьж байгаа энэ туршлага дээр одоо дүгнэлт хийж бодохоор сонгогчийн хувьд. Тийм. Тэгэхээр яг өөрөө бол сая Африкийн улс орнуудаар жишээ авч байна л да. Мэдээж ядуу буруу улс орны улс төрийн амьдралд бол гаднаас нөлөөлөх нөлөөлөл бол мэдээж харьцангуй их байж таараа. Тэрэнд нь одоо тухайн улс орны ирэх барьж байгаа хүмүүсийн ухаан бас их хамаарна. Манайхад бол ухаангүй байна уу төрүүлж За байгаа. одоо ухаангүй ч гэж хэлэх нь юу юм бэ тийм ээ. Гэхдээ ямар ч байсан одоо тэр бусдын тоглолтод орохгүй байх үз ийм дотоод нэг хар харьцагны бодлого гэж нэг ярьдаг тийм ээ. Бодлого ийм хүмүүсийг ядуу бодлогоор ядуу байгаад юм шиг бүр заримдаа тэгж бодогддог. За яг өөрийн чинь зарим бодолтой бол би бол санал нийлж байна. Өөрөөр хэлбэл ард иргэд ядуу байх тусмаа нөгөө нэг хүнээс авах одоо жижигхэн мөнгөн дээр тийм ээ жижиг эд бараан дээр хууртагдж байгаа санал өгөхдөө нэг хэсэг чинь нөгөө ходоодороо санал өгч гин гэж ингэж сонгуул өгч гин гэж ярьдаг байлаа шүү дээ. Буцаагаад магадгүй тэрлүүгээ оччих үйтэй гэж юм болгоомжл бол өөрийн чинь ярианаас бол надад бас л төржил байна л да. Тэгэхээр өнгөрсөн 4 жилийн өмнөхтэй ч гэсэн ингээд одоо ард иргэдийн амьдралыг бол бас харьцуулаад бас үзэх хэрэгтэй. Орлого нь яаж өссөн? За худалдаа авах чадвар нь ямар байгаа юм? Нөгөө авч байгаа цалингийнх нь инфляцийн түвшин ямар хуу байна гэдэг тийм ээ. Тэгэхээр яг янз янзын одоо юм зөрүүтэй харилцуултуудыг үзүүлдэг юм аа. Тэгэхээр олон улсын хэмжээнд одоо эдийн засгийн талаарх за хүмүүсийн амжиргааны талаарх ийм үзүүлэлтүүд статистикийг гаргадаг аргачлалууд байгаа. Тэрэн дотроос одоо хамгийн зөвийг нь л авч сонгох хэрэгтэй. Бид нар чинь ингээ нэг статистик юм уу ингээ янз бүрийн аргачлал юмнууд ярихлаар өөрт ашигтайгаа авч яриад ингээ бусдын ярьдаг. Одоо жишээ нь одоо хамгийн сүүлд одоо болж байгаа ямар манай энэ эдийн засгийн нийгэмд байна гэхэлэр махны үн маш ихээр буурлаа. За өнөөдөр эрх баригчид бол энийг л ярьж байна.
мах буурсан учраас чиний идчихэж байгаа, махны үн буурсан учраас чи бол илүү мах идчихэж байгаа гэд ингээ яриад байгаа байхгүй юу. Гэтэл энэний цаана байж байгаа нөгөө ноос ноолоор нэхий арьс ширний үн өнөөдөр бараг үнгүй шахуу болчихсон. Өнөөдөр нэг бүтэн хоньны нэхээ $1 ч хүрэхгүй байгаа шүү дээ. 1500 орчим төгрөг байгаа. Нэг хайрцаг тамхич авч хүрэхгүй байгаа. Мачны амьдрал энэс бол маш хэцүү болсон. Тийм. Тэгэхээр энийг нь бол ярихгүй байгаа жишээ. Тийм ээ. Мах амьдарсан гэдэг нь нийт одоо махыг хэрэгэлдэг гол хэрэглэгч Улаанбаатар хотод одоо сая илүү хүн байж нийт сонгогчдын магадгүй тал нь байж байна. Тэднээс оноо авахын тулд ярьж байгаа. Гэтэл дахиад тал сонгогч нь хөдөө орон нутагт мал адгуулад газар тариалаа эрхлээд байж байгаа байхгүй. Наадах чинь бол манай хин нэгэн нэвтрүүлэгт хөдөө орон нутгаас нэг үзэгч холбогдоод үнэхээр бас гэдэг баг уйлаач хуу ярьсан шүү. Ингээ малаас гаралтай түүгээд юм бүтээгдэхүүн ингэсэн малчин болон банкны зээлтэй байгаа юм байгаа гэдэг. За хөдөө орон нутаг гэдээ ярьсан одоо хоёлаа гол асуудал руу орно. За та 2012 онд Дундгов аймагт нэр дэвшээд тэгээд ялагдсан тийм ээ. Тийм. За тэгээд таныг ялсан хүн бол маш их тийм нөлөө өгөх хүн л дээ. Тэгээд ер нь бол бас тийм хөрөнгөтэй үнэтэй ижил тэгж өрсөлдөх боломж бол ерөнхийдөө бас хангагдахад бас хэцүү үз. За яг хуу нөлөө бүхий гэдгийг яаж ойлгох ямар өнцгөр ирж байгааг бол мэдэхгүй байна. Гэхдээ бол сонгуульд өрсөлдсөн, ялагдсан. Гэхдээ эндээс бол маш их одоо сургамж авсан. Таныг яагаад сонгоогүй? Наранхуг Дундговчууд яагаад сонгосон юм? Таныг гоо. За одоо манай сонгогчдод өөрсдөө хариулах нь зүг байх л да. Тий. За тэгээд хоёлаа ярилцлага энэ дээрээс өргөжлөө. За цаатлын энэ дээр. За үзэгчдээ хэн бэ нэвтрүүлэг үргэлжилж байна. Манай өнөөдрийн зочноор Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн Дундгов аймгийн намын дарга Баатрын амар санаа оролцож байна. За. Одоо Дундгов аймагт та нэр дэвших үү? За ер нь зүгээр санаа бол байна. Гэхдээ яг нэр дэвших хэсгийг бол бас намын удирдлага хамт олон за аймаг дахь бас иргэд сонгогчдын одоо хандлага бас шийднэ. Тэгээд ерөнхийдөө бол Дундговчууд манай нэвтрүүлэгт ингээд холбогдоод бас ингээд санал бодлоо илэрхийлдэг л дээ. Одоо бас магадгүй хүмүүс залгаадлаа Дундговчууд байж магадгүй. Тэгэхээр Дундгов аймаг чи ер нь бусад тойргуудаас юугаар ялгаатай? Жишээлбэл улсын хурлын гишүүн өнөөдөр гишүүнээс шалтгааллах Дундгов аймагт хийчмээр ямар ажил харагддаг ер нь? Тэ ер нь яг хоо энэ дээрээс өөрөө чи асуултаас үндэслээд бас эргээгээд нэг асуулт гарч байгаа юм л та. Ер нь улсын хурлын гишүүн яах гэж болдго юм бэ гэж. Хоёрдугаарт нь улсын хурлын гишүүн болсон хүн юу хийх ёстой юм бэ гэж. Тэгэхээр энийг бид нар бол нэгдүгээрт нь олж харах ёстой. За би миний харж байгаа өнцөг бол мэдээж Дундгов аймгийн одоо энэ өөрийнхөө тойргийн гэж хэлэх юм уу да тийм ээ. Энэ одоо ард түмний сайн сайхан амьдрал, за орон нутгийн хөгжлийг одоо улсын жишг дунджаас дээгүүр за магадгүй бүр манлайлагч байлгах ийм боломжийг л олж харж за үүнийгээ бол тэр хуулийн хүрээнд за энэ төр засгийн хэмжээнд авч асуудлыг тавьж шийдвэрлүүлж явах ёстой л гэж ингэж үзэж байгаа. Мэдээж ярил маш олон асуудал байгаа. Бид нар бол одоо малчтай манай Дундгов аймгийн онцлог гэж та асуулаа. Манай Дундгов аймагт бол үйлдвэржилт бараг байхгүй. Газар тариалан байхгүй. Гол үндсэн бидний эдийн засгийн суур үндэс бол мал аж ахуй. Тэрэн дотроо бол одоо говь тал хэрийн бүс нутгийн мал аж ахуй гэдэг бас төвхтэй. Манай аймагч одоо жишээ нь үхэр сүргийг одоо өсгөөд авах боломж нөхцөл муу. Тийм ээ. Гэхдээ энэ муу байна гэдээ орхих биш. Тэнд яавал нөгөө эрчимжүүлсэн аж ахуйг бий болгох юм. Яавал одоо нэг малаас ногдох ашиг шимийг нэмэгдүүлэх юм. За тэндээс гарах одоо гарц одоо баялагийг яаж арвин байлгах юм бэ гэдэг асуудал. За гэхдээ түрүүн ярьлаа газар тариалангийн тухай одоо байхгүй гэж ярьлаа. Өнөөдөр манай Дундгов аймагт бол одоо чацаргана. За жимсгэн. За тарвас одоо өргөс тэмэх тийм ээ. Улаан жолоо тэгээд одоо хүмүүс тариалаад эхэлж байна. Одоо хүлэмжийн аргаарч гэдэг юм уу. За малчид бол бүр хоёр дахь аж ахуйгаа болгоод эрхэлж байгаа юм хүмүүс зөндөө байна. Тэгэхээр энэ дээр нь одоо ямар хуу дэмжлэг тусалцаа төр засгийн зүгээс байж болох юм бэ гэдгийг л бид нар өнөөдөр авч үзэх хэрэгтэй. Юу за хэрвээ та нэр дэвшгээр бол та өмнө Наранхуй гишүүнээс өмнөх сонгуул дээр хэдэн хувиар ялагдсан юм? За яг хоо ерөнхийдөө бид хоёрын харьцаа 1000 гаруй хүнээр одоо хоорондын зөрүү байдаг юм аа. Нэг 5-6 саналын зөрүү гэсэн. Нэг 5-6% зөрүү. Та Наранхуй гишүүнээс хоёрт тэгсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол яг одоо бол нэг айгүй
нэг хамгийн хүчтэй өрсөлдөгч нь байх хэмжээний харагдаж байгаа юм л да. Тэр үзүүлэлтээс харахад бол тийм ээ. Тэгэхээр одоо танай дунд говьчуудыг төлөөд сууж байгаа наран хөгшүүч яг тойргийнхондоо маш их зүйл одоо өгдөг штэ. Яг өгдгийг нүд мэдхгүй маш их зүйл амладаг штэ. Тэгээ та жишээлбэл тэгж амлаж чадахгүй юу? Танд тийм өгөх юм байгаа юм уу? Тэгэхээр би түрүүн хоёлаас яг энэний өмнөх асуултан дээр хэллээ. Ер нь их хурлын гишүүний хийх ёстой ажил юу юм бэ гэж. За орж ирээд бас хоёлаа тэнд бас зогсож байхдаа бас ярьлаа. Ер нь бол саналыг худалдаж авах ч юм уу амлалтаар одоо сонгогчдын итгэлийг аваад тэрэндээ хүрэхгүй биелүүлэхгүй байснаас тэрийг огт амлаагүй байсан дээр. Яагаад гэвэл ер нь манай хууччууд бас ярьдаг. Одоо бидний эцэг их бас сургасан байж байгаа тийм ээ. Ер нь худлаа ярих хүнд одоо хоосон горилго төрүүлэх гэдэг бол бас л одоо буруу юм аа гэж ингэж ямаргүй. Тэрэнд бол үннээ хэлээд би харин тэднээс энэ төлөө энэ улс орныхоо төлөө юу хийж чадах юм бэ гэдэг бол өөр. Тэрэн дотор бол миний бодож байгаа санаж байгаа маш олон зүйл байгаа. Энийгээ би бол олон түмэнтэйгээ нээлттэй хуваалцдаг. Дунд говийн хөгжил жишээ нь өнөөдөр юун дээр тогтох юм. Сая яг хоёлаа зөвхөн мал аж ахуй гэсэн нэг жижиг хүрээнд ярьчлаа. Энийг өшөө томруулаад аваад үзвэл ямар байх юм. Жишээ нь Дундгов аймаг би яг маш товчхон ярихыг боддё тийм ээ. Дундгов аймагийг бодоод өмнөх 12 оны сонгуульд бол хөгжлийн алтан гурвалжин дотор байна гэж ингэж ярьж явсан. За одоо ингээд дахиад сэргээгээд аваад үзэхлээр ийм хөгжлийн квадрат дотор байж байгаа байхгүй юу? Жишээ хэлье. Манай аймгаас ерөөсө 200 гаруй километрт Улаанбаатар хот байж байна. Манай Монгол улсын хүн амын төвлөрлийн бараг тал нь байж байна. Эндх тэр махны хэрэгцээ, сүүний хэрэгцээ, за үйлдвэрүүдийн тэр түүхийн эдийн хэрэгцээ тодорхой хэмжээг нь манай Дундгов аймгаас хангах боломж байна. За одоо зүүн талд гэхэд жишээ нь Дорногов, Говь Сүмбэр гэдэг аймагуд байж байна. Яг хоо одоо бас сүүлийн нэг 5-6 жил ярьж байна. Аж үйлдвэрийн төвийг бол ингээд энэ Говь Сүмбэр, Сайн Шанд тийм ээ одоо энэ замын эднэргээд энэ чиглэлд одоо төвлөрүүлээ хөгжүүлэе гэл ингээл ярьж байгаа. Энэ үйлдвэржилтэнд бид нэр бүрэн оролцох тийм боломж байгаа юм. Бид нар тийшээ магадгүй нүүрсээ нийлүүлэх болох уу чадах уу тийм ээ. Эсвэл төмрийн хөтрээ нийлүүлэх боломж байна уу? Гүлтгэн шохоогоо нийлүүлэх боломж байна уу? Жоншоо нийлүүлэх боломж байна уу гэх. Гэх мэтчлэн биднэрт уулуурхаан хүртэл маш том боломж байж байгаа. За манай аймгийн урт талд өнөөдөр Монгол улсын эдийн засгийг бас тодорхойлж байгаа 2-3 том уурхай байна. Оюу толгой, таван толгой, хашуун сухат гэдэг тэнд ажиллаж байгаа хүмүүсийн одоо тэр эдлэл хэрэглэх хүнснээс авахуулаад одоо ажлын хувцснаас авахуулаад хийгээд ханган нийлүүлэх боломж биднэрт байгаа байхгүй. Зах зээл мань байж. За тэгэхээр энэ дээр бид яаж оролцох юм? Биднэрт одоо өнөөдөр засмал замаар холбогдчихлоо. Өөрөөр хэлбэл ойртчихлоо гэсэн үг. Энд яаж оролцох? Бодлогын асуудал л. Тий. Дахиад аймгийн маань баруун талд ерөөсөө Монгол улсын аялал жуулчлалын хамгийн том бүс байгаа юм. Одоо хар хорин одоо тэр гэдэг Төвхөн хийд тийм ээ улаан цутгалан эднэр гээл тийм ээ тэгээ жоохон хойшоо явахлаар ингээ байгалийн зохицол бүртгаас манай аймаг дээр ч гэсэн нөгөө их байх газрын чулуу тийм ээ одоо энэ онг гол онгийн хийд эднэрч гэдэг юм уу дэлгэр хангаавуулч гэдэг юм урагшаага цагаан суурахч байдаг юм уу тийм ээ. Энд бид нар аялал жуулчлалаар яаж энэ бүтээгдэхүүнд оролцсон. Бид нар одоо ярьж байгаа жилд сая жуулчин авдаг болёо гэд. За мэдээж энд бид нар оролцоод ядад дээр сая жуулчингаас 5%, 10% яаж Дундговын нутгаар дайраад өнгөрүүлдэг болох. Тэгвэл зөвхөн ингээд дайраад өнгөрдөг биш. Хондог, хоол иддэг, юмаа үздэг, тийм ээ. Тэр сувнэр одоо бэлэг дурсгалын зүйлээ худалдаж авдаг. Гэт маш олон үйлчилгээнүүдийг бид нар ингээд харж. Тэгэхээр ийм дөрвөн гол цэгийн дунд яг бүтнээрээ оршиж байгаа аймаг бол манай Дундгов багхгүй. Ерөөс онцлог нь энэ. Тэгэхээр энэ дээр манай төрийн бодлогоч хэрэгтэй, орон нутаг засаг захиргааны бодлогоч хэрэгтэй юм байна. Ингэж чадаад энийг бид нэр уялдуулж чадах юм бол магадгүй Дундгов аймаг бол одоо өмнө Говь аймаг нэг уул уурхаан үеэр нэг бүүн болоод 30-40 мянган хүнтэй байж байгаа одоо 100 хэдэн мянган хүнтэй болоод хөгжөөд одоо өнөөдөр өмнө Говь аймаг жишээ нь улсад татаас өгдөг 2 аймгийн нэг нь болоод явж. Ийм боломж бол манай аймагт бол бүрэн байгаа байхгүй. Даанч харамсалтай нь одоо өнгөрсөн 4 жилиг бол бид нэр бас л одоо ингээ хугацаа алдаад өнгөрч. Тэгээ хугацаа алдаад өнгөрөөчлөө гэснээс одоо манайхан чинь ингээд хүнээ танилгүй сонголт хийчихдэгэ. За тэгэнгүүтээ дараа нэг сонголтондоо харамсдаг л да. Тэгэд одоо ер нь зөвхөн харамсаал
За одоо ерөөсөл дараагийн 4 жилээр энэ хүнийг л дахиж сонгохгүй бай гэхэнгүүт нөгөө хүн чинь тойргоо солиод ч юм уу өөр газар очиод өөр юм яриад гараад байдаг. Эсвэл бүр нөгөө хөрөнгө мөнгөтэй хүмүүс бол бүр намын чигсаалтанд бүр дээгүүр бичигдээд ингээд ороод ирдэг болж штэ тийм ээ. Тэгэхээр яг энэ сонгосон гишүүндээ буцаад сонгогчд өөрсдөө хариуцлага тооцох тэр системийн талаар та юу гэж боддог вэ? Энэ 2012 оны улсын их хурлын сонгуул, орон нутгийн сонгуулиар бас улс төрийн хувьд нэг арай өөр тийм хандлага одоо хөгжлөө гэх юм уу да бий боллоо гэж би бол зөвхөн дотроо боддог. Ягаад гэвэл 12 оны сонгуул бол за яг шууд одоо хэлхийг бас хүсэж байна. Маш олон урагчдыг бас энэ намууд дотроосоо төрүүллээ шүү дээ. Жишээ. Одоо нэг намд байжгаад нөгөө нам руу орчдөг ч юм уу тийм ээ. За тэр нь одоо үжил бодол нэгэнт сонгуулийн дараагаар өөрчлөгдөж орсон байдаг юм уу? Бусад янз бүрийн хүчин зүйл нөлөөлсөн байдаг. Сонгуулийн дараа гинт өөрийнхөө үзэл бодлыг олж таньдаг. Олж таньдаг ч юм уу тийм ээ. Яг ийм байдал манай Дундгов аймагт ч ихсэн харагдсан л та. Иргэдийн хурал дээр тийм. Тэгэхээр мэдээж сайхан амлалтууд хийгээд гарч ирж байгаа энэ төлөөллийг эргүүлж татах ийм эрхийг сонгогчдод өгөх ёстой юм байна. Мэдээж хүн өөрт нь ирээд гоё яриад сайхан зүйлийг амлаад өөрийн чинь төлөө өгсөн чи яах вэ гэд ингээ яриад тахлаар хүн бол итгэдэг байхгүй юу? Тийм ээ? Итгэн тэрэндээ одоо үнэмшин тэгээд сэтгэлээ өгнө. Тэгээ нөгөө сонголтоо хийж байгаа шүү дээ. Гэтэл тэрний дараагаар энэ хүмүүсийнхэн тэр сонголт руу нулимад явна гэдэг бол одоо маш хамгийн том доромжлол шүү дээ. Өөрөөр хэлбэл хувь хүн иргэн хүний төр барих эрх рүү нулимж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ сонголтонд мэдээж хувь хүн сонгогч өөрөө хариуцлагатай хандах хэрэгтэй. Тэр жижиг сажиг зүйлд бол хууртагдах ёсгүй. Тэр уран гоё одоо донгодж байгаа үгэнд бас итгэх шаардлагагүй. Цэвэр өөрийнхөө үзлээр. Гэхдээ мэдээж ганцаараа дотроо бодоод бясалгаад явахаас гадна бусадтайгаа олон нийтээрээ бас ярилцах хэрэгтэй. За энэ боломжийг бол сонгуулийн хуульд бас тусгаж өгөх хэрэгтэй. Дахиад хэлэхэд ер нь бол сонгуулийн энэ хуулинд одоо сонгогдсон этгээдийг эргүүлж татах ийм боломжийг бол өгөх. Одоо их хурлын гишүүн болчлоо гэхдээ шууд хуулийн хамгаалтанд ороод бараг хэрэгэл үлдэж байгаа газар дээрээ баригдахгүй болвол тэгэл 4 жилийн хугацаагаар бол хуулийн ямар ч хариуцлагагүй явах ийм болцоо бүрдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэндээс бол одоо татгалзаж чадах ийм эр зориг манай одоо энэ их хурлын гишүүдэд байх хэрэгтэй. Тэгэхээр ийм хуулийг батлах хэрэгтэй. Сая урагчдын тухай ярьлаа шүү дээ. Одоо энэ нэг төлөвшдгөө тэр нэг төр засгийнх нь улс төрийн бодлого нь ингээд нэг тийм докторгүй байдаг хэдэн аймаг байна л та. Хөвсгөл аймаг нэг хэсэг буужгинсан, Сүхбаатар аймагаас хэсэг буужгинлаа. Тэгээ Танай аймагаас тэр дунд тавьж явдаг тий. Танай аймагт ер нь та аймгийн одоо Монгол Ардын намын даргын хувьд энэ дээр нэг байр суурь илэрхийлж юу болоод одоо энэ байгаль засаг дарга нэг хууль ёсны засаг дарга байна уу эсвэл хууль бус засаг дарга тэндэг үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр 2012 оны орон нутгийн сонгуульд уг нь Монгол Ардын нам олон болсон юм байна. Тэгээ түрүүний хэлдэг бас 2 3 нөхрийн одоо уралтын үр дүнд одоо нэг суудлын зөрүүтэй болж одоо цөөнх болж байгаа юм л да. Тэгээ үүний үр дүнд нь ямар зүйл болж байгаа нөхлөөр одоо хууль ёсны засаг даргыг хууль бусаар огцруулах, хуурамч тогтоол бичиг үйлдэх гэх мэт арга замаар хууль гэдгийг бол уландаа гიშгэж байгаа. За өнөөдрийн засаг дарганы одоо хууль эрх зүйн чадамжийн тухай яригдаж маш их эргэлзээтэй. Өнөөдөр манай Дундгов аймгийн Хилтэс энэ агентлагуудын дарга нар гэхэд бараг ихэнх нь үүрэг гүйцэтгэгчийн байдлаар 2 жил гараа болчихно. Нэг харамсалтай. Төрийн жинхэнэ алба багчдын даалга. Тэгэхээр ийм хүмүүс бол хонцын сэтгэлээр л хандж байгаа. Өнгөрсөн 12 оны энэ сонгуулиас хойш өнөөдрийг хүртэл Дундгов аймагт шинээр ямар ч барилга байгууламжууд шаваа тавьж ашиглалтанд орсонгүй. Хэдэн шонгийн мод зоо Дундгов аймагт. Тий ер нь байхгүй. Аль 2011 онд эхэлсэн замын одоо тууцыг бол баяр ёслолын байдалтайгаар нэг сайхан хайчлалаа. За тэгэл бусд нь бол 10 11 онд эхлүүлээд 12 онд одоо үргэлжлүүлээд 13 онд юм уу 14 онд дуусах ёстой байсан цэцэрлэг, сургууль, дотуур байр, эмнэлэг тий нэгж дуусч чадсангүй. Үнэхээр харамсалтай. Тэгсэн мөртлөө аймаг өнөөдөр юунд мөнгө санга цацж байгаа нэхлээр хувь хүний одоо аж ахуйг сайжруулах, хөгжүүлэх
Одоо хувийн аж ахуйн нэгж. Гэхдээ тэр нь бүр одоо өөр бодлогоор явж байгаа тий. Цэцэрлэг түрээлэнгийн гэрэлтүүлэг эднэр хидэгч байдлаар юм уу. Гэтэл өнөөдөр тэр нь чухал байна уу? Яг зорилттой хүмүүстэй чиглэсэн тийм. Яг иргэдтэй чиглэсэн зүйл нь чухал байна уу гэ. Яг бүх юм чухал. Гэхдээ чухал юм дотор ч гэсэн дараалал байх хэрэгтэй тийм ээ. Аль нь нэгт нь, аль нь хоёрт нь байх хэрэгтэй ингээд. Тэгэхээр энийгээ ч авч үзэж чадахгүй иймэрхүү байдалтай байж байгаа. Тэгэхээр энэ 12 оны сонголтын үр дүнг мушгсан асуудал бол үнэхээр харамсалтай. Өнөөдөр түүний үр дүнд ч гэсэн одоо манай аймаг дээр тэр улс төржилт буюу намчрахах тэр намын байдлаар хүмүүсийг үнэлэх, дүгнэх, хаглах ийм явдал бол одоо оройдоо хүрчээд байгаа. Тэгээд за би нэг хизээрийн цаг тантай тааралдвал асууя гэж бодож байсан. Энийг яг нэвтрүүлэг дээр асуухаас өөр аргагүй боллоо. За ямар асуулт. 2012 онд та би таныг бас ингээд улсын хурлд дундгавчдыг төлөөлөөд баг улсын хурлд сонгочих болов уу гэж би бол одоо хувьдаа сонгогчуд харж ирсэн. Тэгсэн чинь тантай холбоотой нэг мэдээлэл гинт цацагдсан. Одоо нэг Наранбаатар агсан сэтгүүлч. Наранбаатар агсны нөгөө нэг дэлгэсэн мэдээлэл шүү дээ тий. Маш олон олонний танил хүмүүсийн нэр төрийг ашиглаж та сонгуулийн кампанит ажилдаа ингэж ашигласан гэдгийг бүр баримтжуулаад тэгээд нэвтрүүлэг бэлтгэж шүү дээ. Та сонгуулийн кампанит ажилдаа тэр хүмүүсийг нэр төрийг заавал тэгж ашиглах хэрэг байсан. Миний дундгавчуд мартаагүй байгаа. Тийм болохоор би нэг сэргээж асууж байгаа юм шүү. Тийм. Тэгэхээр энэ бол яг одоо талигачийн тухай ярьж байгаа учраас нэг сайн муу зүйлийг хэлээд ах нэг зохистой биш. Гэхдээ бол бас юм боломж бас олдож гин гэж бодож тайлбарлах гэдэг юм уу та тийм ээ надад ер нь зүгээр маш товчхондоо хэлэхэд бол гүжрийн үгэнд сөөм хариу байхгүй гэж манай ардын үг байдаг. Сонгуулийн санал авахаас ердөө 3 хоногийн өмнө гинт одоо тийм зүйл цацагдсан л да би энэ харамсаж явдаг. Ер нь бол тухайн үед өрсөлдөж исэн хүмүүсээсээ ийм одоо хар пиар хийн гэж ийм юмыг хийчих боловсралгүй ийм нөхдүүд байна гэж би бол бодоогүй. За энэ бол тооцоолоогүй. Тэгэхээр бол ягтай нэг сонгуул учраас нэгэнт сайн муу бүх аргыг л одоо ашигладаг юм байна. За энд бол одоо бидний зүгээс бас тухайн үед нас дарууд нь хариу өгөх боломж цаг хугацааны хувьд ч бага байсан. Мэдээж энэ нэвтрүүлгийг бол ихэнх нь гүтгэлгийн шин чанартай эвлүүлэг байсан гэдэг нь бол олон талаар нотлогддгийг. Гэхдээ нөгөө унсан бүхэд шалтгаан мундахгүй өгчээр энийг ингээл асуудал болгоод яриад ах одоо тийм бодол бол миний хувьд бол байсангүй. Тэгэл одоо тэр үедээ яг болох хэмжээгээр нь одоо няцаалтаа өгсөн. Гэхдээ тэр цаг хугацаанд авчигдаад үнэхээр энэ чадаагүй. Тэгэл өнгөрсөн юм байна. Та бас айгүй юм сурч явлаа шүү дээ. Одоо 16 оны сонгуульд хэрвээ нэр дэвшгээр бол тийм арга бас хэрэгж болдго юм байна шүү дээ. Тийм арга магадгүй 2016 онд магадгүй би одоо нэр дэвшээд иймэрхүү юм гарахыг одоо үгүйсэхгүй. Энэ одооноос ч гэсэн эхэлсэн явж байгаа. Одоо амар санаа бол аггүй. Би бол хэзээ ч юм хэрэглэхгүй. Би бол энэ их хурлын сонгуул ер нь аль чатны сонгуул гэдэг бол цэвэр хөгжлийн төлөөх үзэл бодлын сонгуул байх хэрэгтэй байгаа шүү дээ. Оюун ухааны сонгуул уралдаан байх хэрэгтэй. Түүнээс бол тухайн хүн хэр зэрэг өмч хөрөнгөтэй тийм ээ өндөр нам ирийн арга гэрийн амьдрал тийм ээ ийм юм бол тэр болол нэг чухал биш гэж бодож байна. Хамгийн гол нь түрүүний хэллээ. Энэ улс орны хөгжлийн үзэл баримтлал энэ хүнд ямар байгаа нь тэр нь бодиттой юм уу гүй юм уу? Ард иргэдтэй энэ хүний үйл ажиллагаа нь тэр цаана санаачлах хууль нь баталж байгаа тэр тогтоол шийдвэрүүд нь ард иргэдийн амьдралд өр өгөөж өгөхүүц байж чадах юм уу юу гэдэг л хүний сонголтын шалгуур байгаасаа гэж бодож байгаа. Таныг тийм арга хизээж хэрэглэхгүй гэж байгаа нь надад бол аюу сайшаалтай сонсогдож байна. Тийм арга тэнийг арга хэрэглэж байгаа хүмүүс сонгогчтойгоо болон үзэгчдийг тийм ард түмнийг тийм тэнийг гэж боддог болохоор тийм тэнийг арга хэрэглэдэг болов гэж боддгийг. Тэгэхээр ерөнхийдөө бол бас ингээд энэ улс төрийн бас нэг тийм муухай үзэгдэл болчихлоо л да тийм ээ. Тэгвэл нэг юм үг гэдэг штэ бас цаг хугацаа бол бүхний шалгуур байдаг. Үнний шалгуур байдаг. Тэгээд цаг хугацаа алдаад баймааргүй шүү дээ. Бид нар ч одоо цаг хугацаа үдээ ядуу баймааргүй шүү. Сонгогчдын ухаан л мэдэн штэ. Ер нь л тий. Тэгээд за үзэгчтэй хин хэмбэ нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа. Эфирийн шоу тууц ажиллаж байгаа хүмүүс ерөнхийдөө тасралтгүй залгаж байгаа. Нэвтрүүлгийнхаа сүүлийн хоромд үзэгчдийнхаа ярилцлагыг та бүхний дуу хоолойг сонсноо. За одоо нэг ийм хандлага байна л да. Би нэвтрүүлгийн хөтлөл өдрө болгон хүмүүсийн дуу хоолойг сонсож байхад ерөөсөө улс төрд одоо шинэ хүмүүс, нэр цэвэр хүмүүс,
одоо шинэ үе гээл одоо хүмүүсийн нэг тийм хүлээлт байгаа юм л да. За магадгүй та болон танай үеийн нэг тийм шинэ хүмүүсийг та магадгүй тэр хүмүүсийн нэг юм тийм үү. Та бол нэр цэвэр хүн. Тэнгүүд одоо энэ хүмүүсийн нэрийн сонсгоос хүртэл үзэн ядагдаад байгаа энэ хүмүүс чинь бас л адилхан та нартай адилхан нэр цэвэр хүмүүс байсан шүү дээ. Та өөрийнхөө улс төрийн карьерт ер нь цаашдын замлаа ер нь хэрхэн харддаг вэ? Тийм. Тэгэхээр түрүүн бит хоёр нэг яриан дээр нэг намуудын тухай ярьсан шүү дээ. Тэгээ тэрэн дээр ч гэсэн хальт бид нар нөгөө нэг үзэл бодлоороо нам гэдгийг өнөөдөр ойлгож чадхаа байчихсан. Учираас тэр хүмүүст одоо ямар ч цэвэр хүн энэ улс төрлөө явж ороод тодорхой хугацааны дараагаар бол хамгийн хар будагтай бараан ийм хүмүүс болж хувираад байгаа юм л д. Тэгэхээр үүнийг тодорхой болгож өгч чадах юм бол мэдээж энэ улс төрчдийн за энэ төрийн эрхийг барьж байгаа хүмүүсийн нэр бол харьцангуй цэвэр байх байх. Дээр нь нэмээд улс төрчид энэ шийдвэр гаргаж байгаа этгээдүүд өөрсдөө цэвэр улс төрийг цэвэр шийдвэрүүдийг гаргаж авах хэрэгтэй. Өөртөө зориулж хууль гаргадаг, өөртөө зориулж өршөөлийн тогтоолууд шийдвэрүүд гаргадаг тийм ээ. Өөртөө зориулж татварын ашигтай нөхцлүүдийг суулгаж өгдөг. Тэр хуулиуд ард түмэнд ямар хэрэгтэй? Тийм. Тэгэхээр тэр чинь эргээгээ тэр хүмүүсийг өөрсдийг нь л одоо муухай харагдуулж байгаа. Одоо сая 2-3 хоногийн өмнө жишээ нь ерөнхийлөгч сонгуулийн хууль энэ юмтай холбоотойгоор бас намуудын төлөөлөлтөд уулзаад тэгээд одоо улсын хурлын гишүүд муухай харагдаж байна гэж бас хэлж илээ л дээ. Гэхдээ би бол бас миний дотоод үзэл тэд нар зүгээр энэ нэг ажиллаа хийхгүй байна гэж муухай харагдах бол жижигхэн асуудал. Харин хууль бус юм хийх. Хууль бус юмыг хүнээр хийлгүүлэх. Эсвэл ард түмнийхээ хүсэл сэтгэлд таараагүй тийм зүйлийг одоо хүмүүсээр хийлгүүлнэ, ард түмэндээ тулгана гэдэг бол энэ бол хамгийн аймаар, хамгийн муухай зүйл байхгүй юу? Уг нь бол хууль гэдээснээс нэг юм санаанд орлоо л да. За уушлаарай. Одоо танаа нэг хүний нэрийг одоо олон дурдаад бид сонгуулийнхын рекламыг хийж ийн гэж битгий буруу бодоорой. Танаа дунд говьчуудын итгэлийг да сонгогдож гарч ирсэн наранхуу гишүүн улсын хурлд одоо санаачилсан одоо хууль бол одоогийн байдлаар хараахан байдгүй байлээ. Яг дотроо бодож төлөвлөж явж байгаа яг байдгийг үгүйсэхгүй. Хоёр хууль батлагдахад оролцсон хүн юм билээ. Тэр нь яг зөвхөн дунд говьчуудын төлөө хэлтгөө бүр бүх монголчуудыг хамарсан тийм хоёр чухал хууль байт юм байлээ шүү дээ. За тэр сайн байна. Хэрвээ үнэхээр энэ хэрэгтэй хууль утсан. Үзэгчтэй бас сануулж хэлэхэд тэр чинь юу лээ? Цагаан сарын амралтын өдрийг сунгасан шүү дээ. За нэг тийм хууль гарсан тийм 5 хоног одоо бид нөгөөх нь үндэсний их баяр наадмаар бас дахиад 7 хоног амардаг болсон тийм үү? За тийм. Энд чинь ганц дунд говьчуудын төлөөч юм чинь Монголын ард түмний баяр цэнгэлийн төлөө баталсан ийм том хууль дээр бас гар бие оролцсон байдгийг байлээ. За тэгээд үзэгчтэй түр хүлээж байгаа нэвтрүүлгийн хугацаа маань өндөрлөг төгөж байна. Та бүхнийг дуу хоолойг сонсох болно. Та бизнесмен хүн тий? Барилгын салбарын хүн, барилгачин хүн. Энд тийм болохоор танаас нэг бүр ингээд лавлаад асуу гэж бодлоо. Монголд барилга орон сууцны үн одоо зах зээлийн үнээс доошо хямдрах боломж байгаа. Боломж байгаа бол яг бодиттой ингэж хямдарна гэдэг таныг. Тийм өнөөдөр барилгын салбар бол хамгийн хүнд байдалтай байж байгаа одоо юм үндэсний салбар. Ер нь барилга гэдэг өөрөө их онцлогтой. Хамгийн түрүүнд хаалгаа барьж хамгийн сүүлд хаалгаа нээдэг ийм салбар юм байна. Эдийн засаг муудах үед хамгийн түрүүнд мэдрээд барилгын хөрөнгө оруулалтыг зогсдог. Энэ цаашгаа улс орны эдийн засгийг хөтэлдэг өөрөө. За эдийн засаг сайжрахад хамгийн сүүлд сайн дээр хаалгаа нээж байгаа. Өөрөөр хэлбэл хүмүүс хоримтлалтай болсны дараагаар барилга руу нөгөө илүүчлэх хувцснаас хоолноос унаад тэргнээсээ ахуй амьдралаасаа илүүчлэх юм гараад ирэхлээр л нөгөө тэр үнэтэй зайтай юм руу хөрөнгө оруулж байгаа юм л д. Тэгэхээр ийм хүн салбар. Тэгээд өнгөрсөн бас 12 оноос хойш энэ ажиллаж байгаа засгийн газрын үйл ажиллагааг харахаар барилгын салбарт явуулсан үйл ажиллагаанд би бол шүүмжлэлтэй ханддаг. Өнөөдөр барилгын компаниуд төртөг өрсөлдөж байгаа. Төр өөрөө орон сууц бариад эхэлсэн. Тийм ээ? Төр өнөөдөр өөрөө төсөл хөтөлбөрүүдийг ингээд хэрэгжүүлээд шууд одоо өөрийн гар хөлөөлж байгаа этгээдүүдээр ажил үйлчилгээгээ явуулаад ингээд эхэлж байгаа. Тэгэхээр төртөө өрсөлддөг тийм тэнэг бизнесмен энэ хорвоо төр байдаггүй байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр монголчууд төрийн дэмжлэг багт. Гэхдээ дэмжлэг авна гэдэг нь 1-2 итгээд одоо тэр арын хаалгаар гэж хуучин дээр үед ярьдаг гэсэн ийм байдлаар энэ ажил хийн гэдэг бол энэ бол хөгжил дэвшил биш.
Одоо бид нар яг мэдж байгаа яг хүмүүст бол таатай байж магадгүй л дээ. Одоо нөгөө ярамгийн дээр ирсэн одоо буян тухай 1 гээд ороод барьж одоо 2 гээд ингэ баригдаж байгаа тийм. Тэнд 1 метр квадратын жишээ нь 1300 мянган төгрөг гээд үнэлэхэд нам өөр бусад барилгууд бол тэнтэй яаж өрсөлдөж үн тогтоох юм бэ? Тий. Газраа төрөөс авна. Дид бүтцээ төрөөс холбоно. Нөгөө буян тухай оруулалт нь болохоор тэр бүх асуудал нь үнэгүй байдлаар ч юм уу төрөөс хөрөнгө оруулаад шийдэд өгчдөг. Тэгэхээр чи барилгад хөрөнгө оруулах юм уу чи барилгачийн учраас хохно гэж ингэж хэлж байгаа байхгүй юу? Ерөн шууд утгаар. Бид нар хуучин ярьдаг байсан одоо төр бол энэ бизнесийг ингэж чөлөөтэй орхиод өгөөч. Тэгэх юм бол өөрөө одоо эдийн засаг энэ юмнууд гол төрлөөрөө явна гэд. Манайх бол энийг хийж чадахгүй байгаа угаасаа. За яг манай улсын бас өөрийн онцлог байж байна. Тийм одоо харьцангуй төлөрсөн ийм зохицуулт бол хэрэгтэй. Гэхдээ энэ бол бүх зүйлд төр утгалдаж орно гэсэн үг бол уг нь бол биш байхгүй. Одоо өнөөдөр юу гэдгийг талхны үннийг 500 төгрөгт барина гэд төр нэг талхны үйлдвэр бариад боовны үйлдвэр бариад ингээд талх чихэр боов үйлдвэрлэгчтэй өрсөлдөе гэж бодъё л да. Тэгэд нөгөө компани бүгд ампорт юм байна шүү дээ. Яг л ийм жишг явж байгаа. Тэгэхээр энэ барилгын салбар бол яг үндэ бол өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд бол маш хүнд замыг туулж байгаа. Яг мөнгөн дүнгээр ярихлаар хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн байж магадгүй. Тэр нь цөөн хэдэн аж ахуй нэгжтэй ногдож байгаа. За орон сууцны үнийг одоо өсөх юм уу буурах талаар ярьлаа. Монгол улс бол өөрөө барилгын материалынхаа 80% одоо импортоор авдаг юм байна. 80%. Дөнгөж 20 орчим хувийг өөрөөсөө хангадаг. Цементийн тодорхой хувийг, арматурын тодорхой хувийг, за тэгээд нэг модон эдлийн тодорхой хувийг. Тэгээд нэг хайрах шороо шүү. За хайрах шороо ус нэг үнэгүй юм да. Тэгээ энийг нь л өнөөдөр бид нэр өөрсдөө үйлдвэрлэж хийж чадчихна. За үйлдвэрлэж гэдэг юм уу байглаасаа олзуурлаач юм ингээ ашиглаж. Бусад бүх материал тийм ээ хуванцар, шилэн, одоо хими, модон барилгын одоо бүх материалыг бид нэр цааснаас ханы обо цааснаас авах бүгдийг импортоор авч байгаа шүү дээ. Ийм нөхцөлд барилгын материалын үн буурах тухай бол ер нь бол байхгүй. Харин өнөөдөр тодорхой хэмжээгээр зарим компани байгууллагууд бол үнэ хямдруулаад зарж штэ. Энэ бол ашиггүй нөгөө банкны хүүнд одоо шатгаасаа айгаад алдагдaltaй ч хамаагүй тэр хүүнээс салахын, зээлээс салахын тулд хийж байгаа үйлдэл шүү дээ. Уг нь бол барилгын компани бол маш хүнд байгаа тийм. Маш хүнд байгаа. Цалингаач тавьж чадахгүй шүү дээ. Яг үндэ бол барилгын компаниуд бол нийтээр. За та ер нь Монголд амьдрах одоо ер нь бас хэцүү байна тийм ээ. Ард түмний за одоо би яг нэг гадаад бол нэг урт бүгийн хугацаагаар сурж исэн болохоос гадаад амьдарч байгааг учраас гадны сайхныг сайн мэдэхгүй л дээ. Таныг яг өнөөдөр ингээ магадгүй их хурлд нэр дэвшгээд одоо ингээд бэлтгэж байгаа гэж бодоод яг тухайн тойрог дээр чинь өрсөлдөж байгаа хүн, өрсөлдөх хүн ингээд маш их хэмжээний эд баялаг мөнгө амлаад гадаад Америкт очиод тэр нэг хаавас ингээд амлаад маш их хэмжээний гэр бүлэрээ очиод сайхан амьдраа энэ тоглоомноос ингээд гарч байгаа тойрогоос гарч гэдэг үл та яг. За би бол энийг хизээч зөвшөөрөхгүй. Маш их хэмжээний тэр бүгд өнөөдөр бол мөнгө бол миний зорилго юм уу хүсэл мөрөөдөл биш. Угаасаа би өөрөө бизнес хийдэг хүн учраас мөнгөний үн цэнийг мэднэ. Тийм учраас нэгдүгээрт бол ийм хэмжээний одоо мөнгөтэй болоод ч энэ бол өөрийн хөдөлмөрөөр олоогүй учраас надад бол энэ нэг хоол болохгүй. За хоёрдугаарт бол миний яг чин зүрх сэтгэлээсээ хүсэж байгаа зүйл бол Монгол улсынхаа хөгжил дэвшилт өөрийнхөө хувь нэмрийг оруулах. Ийм бол түүнээс далайн ирэг дээр очиод хаусанд өдөржингөө хийх ажилгүй виски шимэд хөзөр тоглоод суух ийм юм бол миний толгойд байхгүй. За Монгол Ардын за энэ нэг үзэгчийг авчи. Байна уу? Байна уу. Та хоёрт орой минь хүргэе. За баярлалаа. Тань ч гэсэн орой минь хүргэе. Ярьж штэ тэр нөгөө бизнес гэдэг бизнестэй том одоо тийм хувийн айлгаж хүүд чинь тэр нөгөө их хурлцаа сууж байгаа юм чинь тэр бизнесээр хийгээд тэр барилгын салбарт булаад ирж байгаа шүү дээ. Die бизнесийн хүмүүсд одоо төрд очих нь тийм хортой байгаа байхгүй юу? Тэгээд бусад одоо хувийн салбарууд унгааж байна. Өөр баримтаар ярьж штэ нэг. За хоёрдугаар Монголын ард түмэн үнэхээр одоо намд итгэл бол алдагдсан баг.
Одоо 3 жил энэ уран намыг одоо Монголын ард түмэн хийжээ. 3 жилийн жилээр одоо энэ Монголын ард түмний уран намын зоовч чонгод хийжээ л гэдэг. Одоо бол үнэхээр одоо нам гэж батгах үнэхээр одоо итгэл алга. Би батгахтай бол одоо хүмүүс бол гадуурыг гэж ярьж сонгуул саналаа өгөхгүй монголчууд. Яг сонгуулийн өдөр саналаа өгөхгүй засгийн газар бүх аймаг дүүрэг хотоодоо хөдөө сум багуудад бол Монголын ард түмэн ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэсэн жагсаал хий. Одоо ямар ч нэмэргүй одоо цааш 21 нам болцоход итгэхээс болж байна. Монголын ард түмэн энийг ачааллыг дийлгэж чадхаа болсон. Одоо чадахгүй биднес 3 намын дуустыг урдуулаад дуслаа. Одоо дахиад 21 намыг үнэхээр монголчууд бол энийг бол даавч чадахгүй. Тийм учраас ерөнхийлөгчийн засаглалтаа та дэмий сонгуульд өрсөлдөндөө дэмий. Бухимдалтай энэ хүмүүс нэг юм орой жоохон бухимдуулчдаг юм манай нэвтрүүлэг. Яг гоо энэ зүгээр саяны одоо энэ сонсогчийн тийм ээ телевиз үзэгчийн нэг хоёр асуудлыг хөндөчих шиг боллоо зүгээр миний ойлгосноор. Нэгдүгээрт нь бол энэ ирэх сонгуульд одоо иргэд нэг саналаа өгөхгүй биш оролцохгүй тухай ярьж байна. Энэ бол хамгийн буруу хандлага юм байна. Харин хамгийн оролцоод яг өөрийнхөө тэр энэ хүнийг байгаасаа гэдэг хүндээ сонгуул яг үнэтэй өгөөч гэж би одоо ингэж уриалмаар байна. Тий. За хоёрдугаарт нь бол тэр ерөнхийлөгчийн засаглалын тухай бас ярьчих шиг боллоо. За ер нь бол энэ дэлхийн улс орнуудын бас хөгжлийн энэ чиг хандлага юмнуудыг харж байхад мэдээж тэр одоо улс төрийн хувьд ерөнхийлөгчийн юм уу парламентын эсвэл одоо ингээд өөр хаант ч гэдэг юм ингээд засаглалууд байж байна л да. За миний хувьд бол бас боддог яг би өөрийнхөө бодлоо хувь хүний бодлоо ярьж байгаа. Монголд хамгийн тохиромжтой засаглал бол энэ парламентын засаглал мөн. Гэхдээ энэ парламентын засаглалыг харин ямар хэмжээнд байлгах юм бэ? Өнөөдөр их шиг ингээд зөвхөн улсын хурал гэдэг ингээд өнгөрөх үү? Эсвэл нөгөө хоёр шатны их баг дээр доод хоёр танхимтай байх уу ч гэдэг юм уу те? Ер нь ерөнхийлөгч гэж заавал бас байх ёстой юу гүй юу? Би бол ерөнхийлөгчийн заавал тэр функц бол манад заавал байгаад байх тийм одоо субъект бол биш гэж боддог. Би бол шаардлагагүй гэж боддог. Бид нар ер нь олуулаа хэлцүүл буруугүй гэж үг байдаг. Нэг хүнд хязгааргүй ирэх мэдл өгөөд яг уу тогтвортой байх мэт боловч нэг хүний одоо хор хөнөөл хэр зэрэг байдгийг бид нэр өнгөрсөн жилүүдэд энэ улс орнуудад байж байгаа хүмүүсийн бас чиг хандлагыг харж байна л да. Одоо тэр Либ байж гэн тийм ээ, Түнисгээд улс байж гэн, Ирак байж гэн тийм ээ. Тэгэхээр эднэр бол дандаа нэг хүний дарангуулдаар болсон улс. Тэр улс орны хөгжил тухайн үедээ тэр зурус үед сайн байх нь ерөөсөө төгсгөлтэй хамаагүй гэдэг юм байна шүү дээ. Ард түмэнд бол нэг хүний тийм дарангуулал шийдвэр чухал биш. Олуулаа хилцсэн хилцүүлэг нь өөрөө тэр улс төрийг барих, төрийн эрхийг барихад оролцож байгаа оролцоонд чухал байдаг юм байна. Тэгэхээр би бол яг хуу энэ хүнтэй хоёр зүйлийг одоо хөндөж ярьсан байна. Гэхдээ энтэй би бол хоёулантай нь үндсэндээ бол санал жоохон нэгдэхгүй байна гэдгийг хэлж байгаа тийм ээ. За нэвтрүүлгийн маань цаг ингээд ярилцлагын цаг ийм хүн өндөрлөг төгөж байна. Та Дундгов аймгийн Монгол Ардын намын дарга тэгээд ерөнхийдөө бол бас ингээд нэвтрүүлгийн сүүлийн ормыг танд үлдээ шийдэх хэлэх миний асууж амжаагүй зөндөө олон сэдвүүд асуултууд байгаа байх. Тэгээд дундговчууд гэдэг юм эсвэл ингээд манай нийт сонгогчдыг хандаж хэлэх үг байвал. Тийм. Тэгээ эхлээд юуны өмнө энэ хэн хэмбэ гэдэг энэ нэвтрүүлэгт бас урьж оролцуулсан танай хамт олонд бас баярлалаа. За хоёрдугаарт нь бол түрүүн ерөнхийдөө би хэлэх гол санаануудаа бол хэлчлээ дээ. Ер нь 16 оны сонгуул бол манай улс орны хөгжил энэ цаашдаа улс төрийн тогтвортой байдалд хамгийн чухал нөлөө үзүүлэх ийм жил болно. Тийм учраас нийтээрээ сонгуульд оролцоорой. Одоо энэс доошо цэг гэж байхгүй тийм байхгүй. Хэрвээ та оролцохгүй бол хэрвээ би энэ сонгуульд оролцож саналаа өгөхгүй бол тэгээ бидний өмнөөс нөгөө хорхоотой хідэн хүмүүс чинь л өөрсдийнхөө хувь заяаг дээш нь гаргаж ирээд бусдын хувь заяаг бол гартаа хатах гэж л оролдсон шүү дээ. Ийм боломжийг өгөхгүй байх хэрэгтэй юм аа. Тэгэхээр сонгуульд ингэж оролцоосоо харин ч идэвхтэй оролцоо. Идэвхтэй оролцоо хэрэгтэй. За 3 дугаарт нь бол ерөнхийдөө би бас Дундгов нутгийн
энэ зүрх сэтгэлдээ тээж явдаг. За дундгой нутгийнхаа бас хөгжил цэцгэлтэнд чадах чинээгээр бас өөрийнхөө хувь нэмрээ оруулах юмсан гэж бодож явдаг. Түрүүн яг өөрийн чинь асуултанд та их мөнгө төгрөг юм тараах уу гэж надад тэгж тараагаад байх одоо их баялаг бол алга. Хоёрдугаарт нь тараана гэж худлаа хэлэх сэтгэл надад алга. Надад бол байгаа ганц зүйл юу гэхээр энэ дундгой нутгийнхныхаа төлөө, дундгойнхаа хөгжлийн төлөө цаашаа арай том утгаар нууж үзвэл Монгол улсынхаа хөгжил цэцгэлтийн төлөө ажиллах, шудраг ажиллах ийм хүсэл сэтгэл надад байна. Тийм учраас сонголтоо зөв хийцгээгээсэй гэж хүсье. За, баярлалаа. За үзэгчдээ ийхүү үндэсний хэмжээнд хэрэгжиж буй зорилттой төсөл маань үр дүнгээ өгч 2016 онд үн шударга зөв хүмүүс төрд гарч төрийг хямралаас гаргана гэдэгт итгэлтэй байна. Та бүхний 2016 онд дөрвөөс олон онцгийг харж зөв сонголт хийхэд хин хэмбэ танилцуулга төсөл маань туслах болно. Маргаашийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчдээ. Ингээ харгасан. За харамсалтай нь бол бидний одоо оны эдийн засаг бизнес энэ гүнний бодлолт одоо яг үзээс Хэн нь хэн бэ?